Үргэлжлүүлээд бид зочинтой ярилцах гэж байна. Тэгээд манай студид өнөөдөр малын их хэмч Пүрвжав ирсэн байна. Өглөөний мэнд хүргээ сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Сайхан амарсан уу? За баярлалаа. Сайхан амарлаа. За бид 7 хоног бүрийн лавг гарагт ер нь энэ малын их хэмчийг урьж гэрийн дижимэл амтнд дижээдэг хүмүүстэй болвол нэг амтныг сонгож зөвлөмжийг бол тогтмол өгж байна. Ер нь гэрийн дижимэл амтнд дижээх нь бол тухайн хүнд хүүхдэд бол тийм бас төлөвшөлт нь сэтгэл зүйд нь асар тийм нөлөөллийг бол бий болгож байдаг. Тэр дөнгөс таны мэдгүй мэдээлэл дотор ч мөн ялгаагүй дурддагдж байна. Тэгэхээр альва нэг хайртай зүйлийг тэрвэрх нь бол тэрвэрлэлт нь хүнд бол бас тийм сайхан өөдрөг мэдрэмжийг бол дандаа тогтмол өгж байдаг юм байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр мэрэгч төрлийн амьтад дотроос хамстрыг бол сонгож танилцуулж байна. За энэ амьтны тухай ярьж өгөөч бидэнд. За нэгдүгээр ер нь л амтнд дижээхтэй хэдүүлэн анхаарах хэдэн зүйлүүд байгаа гэсэн үг. За орчин нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг. За орчин нөхцөлийг нь бүрдүүлэхдээ яг гэхээр амьдрах таатай орчныг нь бүрдүүлнэ. За дээрэс нь яг гэхээр идэж хэрэглэх зүйлсүүд юм гэсэн үг байхгүй дижээх хэрэглэх зүйлсүүд гэсэн үг. За тэрэндээ болохоор яг гэхээр үртэс хоол усныхаа савн за дээрэс нь яг гэхээр гүүлтийн зам илс зэргийг нь хэрэглэхэд одоо зайлшгүй бэлдсэн байх хэрэгтэй гэсэн үг. За тухайн амтан маань өөрөө яг гэхээр хамстрын маань хувьд 18-аас 24 градус Цельсиэс яг гэхээр илүү амьдрах таатай орчинд бүрддэг гэсэн үг. Би нэ хараа сайн ойртоод харагдах энэ доотлол нэг л хөрсийн орон байрын нэлийн тухтай сайхан бэлтгэсэн байгаа юм байна тий. Тийм нэвтрүүлэг тавьчих болохоор жижигхэн өрн тэгээд аваад ирсэн. Тийм байна тий. Хамстер гэдэг нь энэ одоо харагдах нь энэ барьж үзүүлж болох юм уу? Болно яг нь эсэндээ ороод нуугчаад байгаа байхгүй юу? Бас өөр орчинд ороод янз бүрийн чимээ сонсоод бас энэ нэг маань яг үгээр хамгийн багадаа нөгөө нэг тухайн гэртээ орчиндоо 2-3 хоног тасах шаардлагатай байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхгүй болоод ирэхээр яг үгээр биднээс нэг айх за дээрээс нь тухайн орчныхоо үнэр чимээд эднэрд нь яг гэхээр заавал дасж явах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй гинт хүрэх ч юм уу те ингэх юм л яг гэхээр стресстэй хүчин зүйлүүд чинь бий болоод ирдэг гэсэн үг. Зэн чи харагдах нь юм чи одоо хаана байна? Сая тоглож байсан. Нуугдаад алга. Тинт байгаад штэ те энэ үр. Зингсгий жоохон хазаалах уу яг энэ бол нь дээрээ гарч ингэл болох юм байна. За та хараа. За тэр харагдаж байна. Ерөнхийдөө бол ингээд одоо хальт харахад магадгүй энэ амтыг мэдтгүү хүн бол энэ мэрэгч төрлийн охтонтой ойролцоо одоо иймэрхүү л одоо амтна гэж харагдаж штэ тий. За ер нь үүрэндээ юм уу энэ тухайн одоо орчин дээр хідүүлэн байдаг юм бэ? За амтны маань хувьд ерөнхийдөө бол яг ганцаараа амьдрахыг илүүд үздэг. За хоёулаа ч юм ингээ хамтдаа байхаар яг үхээр би битгийг одоо таарахгүй зодолдох ч юм айл нэг гэмтэх юутайгаад идэг. Өөрийн гэсэн нэг орон байраа хамгаалах инстинкт нь айгүй өнчөрхөх сэтгэлтэй байдаг. Тийм болохоор илүүд ганцаарн гин тэжээлэх зүгээрээ гэсэн. Ганцаард нь гэсэн ойлголт бол байдгүй байхгүй юу? Бусад амтны шиг. Нэг одоо амтны тухайн одоо орон зайн хэмжээ нь ямар хэмжээтэй байх вэ? За ер нь бол яг үхээр хэмжээний хувьд нэг энэ үр одоо нэг амтанд зориулахад хангалттай юу? Одоо хоёр бол биш. Хангалттай инээс том юм уу? Тийм, инээс том байх хэрэгтэй гэсэн үг. Хамгийн бага яг хөөрэ 80 хэрсэн 40 см хэмжээтэй үүр бэлтэж өгөх хэрэгтэй гэсэн үг. Илүү том зайн туртай. Жижигхэн хитрхи нөгөө нэг орон зай багтай байх юм бол бас яг хөөрэ стресстэй зүйлүүд чинь бий болоод. Хөлгөөний хязгаарлалт гэх юм байна тийм. Хязгаарлагдаад Үржлийн тухайд одоо. За үржлийн хувьд хамстер маань олон хүрчлэгтэй амтан гэж явдаг. Хамгийн багадаа 3-аас 8 zulцаг гаргах явтай. За хээлтэй үед ер нь бол яг хөөрэ нэг 20-аас 25 хоног хээлээд байдаг. Хугацаа 25 хоног тэгээс гадна ер нь хэдийн үед үржлийнх нь үйл явц нь явагддаг уу? За ер нь бол яг хөөрэ аюу төргөн тий зулцсныхаа дараашаар нэг 4 хоногийн дараа ч буцаагаад хээлтэх боломжтой болдог ч юм уу. За бэлгийн хөшлөгийн нэр нь яг хөөрэ хамгийн багадаа 10-аас 14 хоног үргэлжилдэг гэсэн үг. Хэдэн сард? За тэгэхээр яг хөөрэ дундажлаад үзэх юм бол нэг 40 хоногт нэг удаа. За хоол тэжээлийн тухайд та ярьж өгч энэ дотор ер нь будааны төрлийн зүйлүүд харагдаад байгаа шиг байна да тийм. Хоол тэжээлийн хувьд гэх юм бол хамтар маань үр тариа, за өвс, шавжаар хоолдог, мөн яг үгээр шинхэн жимс ногоогоор бас хоолдож болно гэсэн үг. За үр тарианыхын хувьд газрын самар, хушиг, за дээрэс нь яг үгээр наран цэцгийн үр, оёос зэргийг яг өгж олно гэсэн. Үүнээс яг үгээр хушиг, самбар, наран цэцгийн үр маань өөрөө тослог өндөртэй байдаг учраас маш бага хэмжээгээр өгөх хэрэгтэй гэсэн үг. За ногоонуудын хувьд болохоор яг үгээр луван, брокколи, байцаа
навчид байцаа, өргөс тэмэх зэргийг яг үхээр идэвхжүүлж олно гэсэн үг байхгүй. За мөн адил жимсний хувьд үрч жимсээс бусдыг нь өгж олно. Мөн цитрусийн төрлийн жимсүүдийг яг үхээр идэвхжүүлж олдгоо гэсэн үг. Маш бага ингээд тойроод эргүүлээд нэг харуулад тахаж манай үзэж камерлуу. За ингэсгээд тэггүй. Энэ доор нь ингээд үүрэнд үрцэд нь дэвсээд өгсөн байна шүү дээ, тий. Тэгэхээр эн чинь хоолын бас тавьчихсан байж байна, усын бол тавьчихсан байж байна. Жохон тонгоолгодоо камерлуу. За ингэхээр ярагдах. За тэгэхээр энэ одоо өөрийн хэдэн хоногийн хугацаанд буцаа цэвэрлж явах хэрэгтэй үрдсэн юм. За үрцгийг нь ерөнхийдөө олох гэхээр 7 хоногт 1-2 удаа бохирцсан эсгийг нь цэвэрлэнэ. Бохирцсан эсгүүдээ аваад явчихна гэсэн үг байхгүй. Өөрөө яг үхээр хамгийн бага энэ нөхдөр чинь том үүрэндээ гэсэн үг 20 см хэмжээтэй үрц үүрийг нь засаж өгсөн байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр яг үхээр бохирцсан эсгүүдээ аваад цэвэрлээд яваад байна гэсэн. Тэгээс шинээр цолиод явчих юм байна тий. За ерөн хэд насалдаг амьтан юм бэ? Ямар нэгэн дуу чимээр гаргадгүй. За ер нь бол яг үхээр дундаж насалт нэг 15 сараас 3 жил байдаг. Насалтай гэсэн үг. За хэмжээний хувьд гэх юм бол нэг 7-аас 10 см хэмжээтэй хамгийн багууд нь гэсэн үг. Дундаж хэмжээ. Ямар нэг авиа дуу чимээ гаргах. Авиа дуу чимээний хувьд ер нь бол гаргана. Гэхдээ маш хурцвал биш. Одоо хоорондоо ноцолж явахдаа ч юм уу тий. Тэр үедээ ч юм эсвэл яг үхээр ууралсан стресстэй үедээ ч юм уу чимээ гаргана. 90 эмийн хувьд ялгаж яаж мэдэх вэ? За 90 эмийн хувьд ер нь бол яг үгээр ялгах боломжтой. Гаргаж ирж харуулна да хүүсийг нь л гэсэн. Гаргаж ирж барьж болох уу? Гаргаж ирээ бариулахгүй. Ерөөс торны зам нуугдчаа үрдслүгөө шигдчихэд ерөөсөө сайн харагдахгүй байгаа. Энэгээр тэргээр гүүгээ явчих үедээ жоохон болгоомжтой байх голоос те гайг байх те. Яг уу дээгүр нь болгоод. Дээгүр нь шууд. Ингээд харуулчих юм уу? Зас ингээд бие нуучаад байна уу? Хамаг бие ингээд хураачаад байна шүү дээ. Жоохон бас. За. Яг уурлах га нөгөө орчиндөө хашааг байгаа учраас. За. Алида ингээд камерт харуулъя. Энийг ингээд ч юм уу? Уйнараа. За манай цахаараа бүр үрцэндээ ороод. Ингээд. За иймэрхүү байдалтай амтан байх нь шүү. За тэгэхээр 90 минь одоо энэ 90 юм уу? За энэний минь хувьд болохоор юу эмхтэй энэ нь болохоор 90 агаад байгаа байхгүй юу? За. Бас 90-ийнх нь яг үхээр жоохон бие томтой. Бас ялгаа байна тий. Соднол юм байна. За ингээд 90 минь ялгаад яачдаг юм нөө ерөнхийдөө хоол тэжээлийн хувьд тийм зүйл. За эрүүл мэнд талаас нь ялангуяа ингээд ийм хамстер тэжээх гэж байгаа анхлан авж байгаа хүмүүс зөвлөмж өгөөж эрүүл байгааг нь өвчилж байгааг нь яаж таньж мэдчих болох вэ? За ер нь бол гэхээр хамстер тохиолдог 3 төрлийн өвчин байдаг. 3 өвчин их гэсэн үг байхгүй. За амьсгалын замын өрөвсөл болон хатгаа буглаа, хавдрууд, дээрээс нь хавграа нойтон сүлт өвчин гэж хөвчлэн тохиолдог. За энэ өвчлөл ер нь бол гэхээр одоо тийм амьдрах таатай орчин мөн бүрдээгүй. За дээрээс нь гэхээр хоол тэжээлийн дутагдал арчилгаан болгоноос хамаардаг гэсэн үг. Эдгээрээс болоод гэхээр өвдөх эрсдэл өндөр байдаг гэсэн үг. За. Одоо уучлаарай. Одоо гүүний зилэн дээр ч юм уу хөдөө хэр байж байгаас нь юугаар ялах. Наад бууц шүү. Үрдэн оруулахгүй. За одоо энэгээр нэг юм. За ингээд одоо нэр дээдлийнх нь дарыг тавихгүй. За салхиудаа дэлтэй шүү нэр чи бүр болохоо байлаа. За. Тэр одоо Монгол ахуйд байгаа хөдөө байгаа энэ тэр өөр үстэй. Биш үстэй. Биш. Тэр өөр болчихж байна. За. Өвчлийн хувьд бол ингээд таньж болох нь эрүүл байгааг ингээд таньж болж байна. За ер нь бол ингээд ийм мэрэгч төрлийн ийм амтны хүмүүс ям сонгохдоо бүр ингээд баг болж байхад нь сонгох ёстой мó эсвэл бийжээд хоол тийжээд яхад асархаа сувилгаан баг үед нь сонгох ёстой мó? За ер нь бол хөхөр асархаа сувилгаа баг үед нь хоол тийжэл иддэг болоод за дээрээс нь хөдөлгөөний хувьд юу за 2 сартаас дээш болоод ирвэл авал их зүгээр гэсэн үг. Илүү нөгөө нэг хөхөр хүүхдүүд чинь нөгөө нэг шууд багаас нь авчгаар яг хөхөр хитрхи нөгөө тэр өдрөө авчиж ирэнгүүтэл жоох стресс түлхэх юм тийм ингээд байдаг байхгүй. Тэгэхээр хөхөр өөхөх эрсдэлтэй байдаг учраас жоохон том болсон дараад нь авал их зүгээр гэсэн үг.
вакцины төрлийн юм хийдгүү. За одоогоор өвчнөөс урдсан вакцины хийдгүү манай Монгол. Хийхгүй тий. Зүгээр л одоо байгаа хоол тэжээлийн зохимжтой байдлаар өгөхөд ер нь хэр хэмжээтэй хоол ус хэргэлдгийн өдөрт хичнээн хонжоож энэ савнд нь ус хийх үү тэр одоо юунд нүртээрээ будаа хийх үү? За ер нь л өдөр болгон усыг нь сольж өгч явах хэрэгтэй. За хоолны хувьд гэх юм бол хамстер маань түүхийн ус байж болох юм уу? Уцсан ус байх юм ямар ус байх вэ? Эсвэл шүүс ус хэрглэж болно. Цэвэр ус гэсэн үг. За. Тийм түүхэн ус бас өгч болохгүй. Тэгэхээр дотоод ирэхний хямрах юм байна тий. За хоолны хувьд гэх юм бол өдөрт 1 амны алба хоол иддэг. Өдөртөө 1 амны алба. Тий. Жижиг амны алба. Жижиг амны алба. Бас. За баярлалаа. Бүрж их тийм сонирхолтой бас одоо монголчууд ингээд харахад бол ерөнхийдөө л одоо хээр байж хотон шиг ингэж харагдахаар гэхдээ бол хамстер гэдэг монголоор ер нь юу гэдгийг. За хамстер буюу орог цус гэж. Орог цус гэдээ явчихдаг тий. За. Орог цус гэдээ орчуулсан. Тийм сонин содон юм амтан үзэгчтэй бол танилцууллаа. Би ингээд харахад их тийм биеэр их тийм жижиг маш их тийм хөдөлгөөнтэй түүнээс гадна бол тэр идэж тижэл ямар ч хурдтай иддэг юм байна. Хоорондоо бас ингээд бас биеийнхээ таагүй байгаагийг хурцаар илэрхийлэх хөдөлгөөн тийм хурдтай амтан байна гэж анзаарлаа. Тэгээд ийм орог цусыг ингээд тижээгч байгаа болвол үзэгчд маань бол дөнгөс малын их хэмж хөрвжавын зөвлөм зааврыг бол хэрэгжүүлээрэ. Тэгэхээр амтныг сонгож тижээнэ гэдэг бол ерөөсөө мэрэгжлийн үнэ зөвлөгөө авахгүй бол ам тамдсан байдаг юм эсвэл өөрийнхөө дураар тижээх нь тухайн амтныг бол амьдрах чадварыг бас багасгана. Ийм зөндөө эрсдлүүд бол бий тий. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээ бүгж аа. За баярлалаа. Баярлалаа.